Дараагийн мэдээлэл хүргэе. Боловсролын яамнаас багш нарын цалинг нэмсэн гэж мэдэгдэж байгаач бодит байдал дээр 113 дугаар цэцэрлэгийн багш нар үндсэн цалингаач бүрээ авч чадахгүй байна. Тодорхойлбол хүүхдүүдийн тоо цөөнгөх шалтгаанаар тус цэцэрлэгийн багш ажилтнуудын үндсэн цалинг 280,000-аас 534,000 төгрөгөөр хасаж нэмэгдэл урамшуулал олохгүй байгаамаа. За мөн 18 багш ажилтнаг цомгтгох хэмжээнд хүрч төрийн алдаатай бодлогын хор уршихыг багш нар нуруунд дээрээ үүрэх болсонд тэд бухимдаж байгаагаа илэрхийллээ. Багш ажилчид маань үндсэн цалингаа гүйцэд авч чадаагүй. Юу нэмэгдэл хөлсөлттэй тийм ээ. Сая 924,500 боллоо гэд ингээд бичсэн бидэрт мэдээлэл ирж байгаа байхгүй юу. Гэтэл яг үндсэндээ гар дээр бид нар сая 300 авлаа. Ямар ч нэмэгдэл байхгүй. Тэгтэл нэмэгдлийг цалинд шингээсэн гэдэг байгаа. Тэр шингээсэн нэмэгдлүү чи хаана гадаа юм? Би бол үнэхээр олж харахгүй байна. Тэгэхдээ бид нар тэр сая хэдэн зүгүүд чи хасахтай цалин авч байгаа байхгүй бид нар. Урдын авч яасан цалингаасаа бүр дордуулаад тийм үү? Бид нар ямар цалингаа дордуулах гэж тэмцээгүй тийм үү? Миний цалин бол одоо цалингийн мэдээлэл дээр бүр хасах 520,000 төгрөгийн дотор орж ирсэн. Энэ одоо яг үндсэн цалингаач бид нар авч чадаагүй гэсэн үг. Тиймээс одоо ингээ улс орны буруу бадлогыг одоо энгийн одоо багш ажилчид бид нар үүрж агаад л маш их харамсалтай байна. Үндсэн цалин одоо 2,338,500 төгрөгийн үндсэн цалинтай хэдэж гар дээр бид нар урьдчилгаа 700, үлдэгдэл мөнгө 739,000 төгрөгийн цалин бол авсан байгаа. Тэгээд мэргэжлийн зэргийн нэмэгдэл 10%, удаан жилийн нэмэгдэл буюу 30 дахь жилдээ багшилж байгаа учраас одоо 25% нэмэгдэл авдаг. Тэр байхгүй. Өглөөний 7:30-аас оройн одоо 6 цаг хүртэл энэ байгууллага дээр өгний хөвгтийг хараад ажиллаж байгаа хэдэж илүү цагийн мөнгө бас юусоо олгодоогүй байх жишээтэй. 113 дугаар цэцэрлэг 20 бүлэг 380 орчим хүүхэд 70 багш ажилтнтай. Гэтэл багш нарын үндсэн цалин нэмж байгаатай холбоотойгоор санхүүжилтийг хүүхдүүдийн хувьсах зардлаар буюу гүйцэтгэлээр олгох болсон нь багш ажилтнуудын цалин буурах шалтгаан болсон байна. Салбар яамны зүгээс нэг багш ажилтан 5 хүүхэд ноогдож байгаа учраас багш ажилтан цомгтгож бүлгийн тоог цөөлөх шаардлагатай гэж мэдгдсэн байна. Дээд цэцэрлэгийн бүлэг дүүргэлтийн дундаж хэмжээ 18, 20 бүлэгтэй тийм үү? За тэгэхээр бид нар хувьсах зардлаа тооцохдоо бүлэг дүүргэлтийн дундаж хэмжээг 27-оор тооцож байна. Тэгэхээр бидний одоо хувьсах зардал тооцох бүлэг дүүргэлтийн дундаж хэмжээнээс даруй 10% бага байна. Тэгэхээр энэ цэцэрлэг яагаад ч сүрүүлдэг? Энэ цэцэрлэгийн байх ёстой бүлгийн тоон хэдвэ гэж гадаад ирэхлээр 13 бүлэгтэй байх. За тэгвэл энэ цэцэрлэг хэдэн орондоо илүү ажиллаж байгаа гэдгийг шууд хэлж байна. 16-аас 18 орондоо илүү ажиллаж байна. Энэ бусдынхаа боломжийг булгааж байна. 113 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг 1-р хороол орчимд 20 орчим цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон цэцэрлэг өргөтгөлтөө болсон нь 113 дугаар цэцэрлэгийн хүүхдийн тоо цөөрөх шалтгаан болжээ. Угтаа засгийн газар салбар яам харьяа боловсролын газар хилтэс хаан цэцэрлэг барих, хідэн хүүхэд сургах, хамран сургах тойрог багш ажилтнуудын тоо зэргийг тогтоодог. Гэтэл цөөн хүүхэд сурч байгаа буруутнаар багш нарыг нэрлэж, цалин хасаж, хичээлийн жилийн дундуур цомгтголын асуудлыг хөндөж, бусдын боломжийг хулгайлж байна гэж үзэх нь зүүд нийцэхгүй байна.